Юу яцгаанда манайхаа. Өнөөдөр хараагүй шидэднийхаа part 6-ыг оруулнаа. Энэ удаагийн part маань манай Конан бол ямар тач хараатай болсон. За тэгэд энийг мэдхийн тулд бичлэг рүүгээ ортгоё. Гэхдээ Конан яараагүй тэр зэнлийг сэрэх гэж оролцсонгүй. Харин тайван суугаад гүнжийн хажууд очиод цаа аяглаж өгөө. Тэр сэртэл жоохон үлээ гэж одоо сэрсний дараа л ханыг өвтгөр шийжээ. Ингээд 2 цаг маш хурдан өнгөрлөө. Тэгэд нар жаргахын үед зэнлий сэрв. Нүдэ нэгээд эргэн тойрноо харав. Хан одоо ч хിവэрэ байгааг хараад Куна бууж өгчихөө гэж асуулаа. Кунан тайван цайгаа уугаад үгүй би таныг сэрхийг хүлээж байсан гэж хэлв. Тэгээд одоо цаг нь боллоо гэв. Куна ханны өмнө очиод нэг шид хэрэглэв. Савнтай ус шиг зөөлөн ус гарч ирээд ханыг жоохноор ботолж эхэллээ. Тэр ус шороо гаажмаар уусгаж байв. Удаан ч гэсэн хан баг багаар хайлж эхэллээ. Зэнлийн үүнийг хараад инээмсэглэв. Тэр Кунан бусад хүмүүс шиг хүчээр унгах гэж оролдсонгүй гэж бодлоо. Тэгээд тэр ухаантай аргыг үнэлжээ. Энэ мөчид Зэнли шийдэв. За одоо бас чи миний шав боллоо гэж албан ёсоор хэлв. Маргаашнаас эхлээд миний бүх туршилтанд орсон шүү. Бэлэн байгаарай гэв. Маргааш өглөө Зэнли дахиад ирлээ. Түүний хажууд гүнж Мерикач асаа. Зэнли чангаар Кунан бол энэ улсын хамгийн хазтай хөхөд. Яагаад гэвэл хамгийн мундаг шидэхтнэр хичээл заалах гэж байна гэж хэлв. Кунан өөрийгөө магтахдаа аль хэдийн мэрэгжилтэн болсон байлаа. Тэр шууд хамгийн хазтай хүн бол би. Эзэнт гүрний хамгийн тариалаг, хамгийн гайхалтай, хамгийн хүчтэй шидтэнгээр заалгана гэдэг энэ үнэхээр том ад гэж хэлв. Тэгээд Зэнли сэтгэл нь хангалуун инээмсэглэв. Гэхдээ өнөөдрийн хичээл амар биш шүү. Чамд тусгай хөнгөлөлт байхгүй гэж хэлв. Хэрвээ та надад зөөлөн хандахгүй бол би бараг л үхчихэн шүү гэж хэлв. Зэнли түн рүү хачаа харцаар хараад за болдоо тайвшир гэж хэлээд дотгоёс чирч оруулав. Гэхдээ өрөөнд оромогт Кунаны баяр шууд алга болов. Учир нь өнөөдрийн хичээл нь шин шид сурах биш байлаа. Зэнлийг замраагүй муугаа бичсэн тэмдэглэлийг цэвэрхэн ойлгомжтой бичиг рүү хуулж бичих байв. Кунан шууд ойлгов. Энэ хүн зүгээр л өөрийн бичиг таасны ажлыг надад даатгаж байна гэж бодлоо. Тэр шинэ шид сурна гэж маш их догдож байсан ч гэтэл одоо бичиж хийж суух гэж. Тэгээд аргагүй ирэнд зөвшөөрөв. Зэнли бусад хүмүүсийг явуулж эдгээр бичиг бол улсын маш нууц мэдээлэл. Зөвхөн би л харж болно гэж хэлв. Куна Америка руу эргэж хараад уучлаарай жаахан удах нь хурдан дуусгаад эргээд очно гэж хэлв. Америка инээмсэглээд бусдтай хамт гарч явлаа. Тэгээд эдний гарсны дараа Зэнли тайван хэлв. Өчигдөр хийсэн усан ороо дахиад хийгээв. Куна амархан шидэ ашиглаад зөөлөн дулаахан усан матраас илээ. Тэгээд Зэнли юу ч хэлэлгүй шууд дээр нь хэвтэв. Яг л амьдралаасаа тасарчихсан юм шиг шууд унтаад өг. Кунан гүн санаа алдаад ажиллаа хийж эхэллээ. Тэгээд гадна талын сарвчанд Мерика Иког хажууд иш дуудаад аяархан нэг нууцаа яаж эхлэв. Тэгээд Мерика сүүлийн хэдэн хоног нууцаар сэлвний бэлтгэл хийж эхэлжээ. Гэхдээ тэр Икод Кунанд битгий хэлээрэй гэж ам өчгөө авав. Ико гайхлаа. Учир нь гүнд сэлэн барьж сурах нь их ховор байлаа. Гэхдээ тэр толгой дахиж за би хүнд ч хэлэхгүй гэж зөвшөөрөв. Удалгүй Америка бэлтгэлийн хувцас өмсөд модон сэлмээ аваад дасгалын талбараа гарлаа. Тэнд Дариатад тулдаж бэлтгэл хийж эхлэв. Тэгээд харахад тэр одоохондоо туршлага багтаа байлаа. Гэхдээ маш хурдан сайжирчив. Яагаад гэвэл тэр үнэхээр хүчтэй болохыг маш их хүсэж байлаа. Тэр Кунаны хажууд зогсох хүн болохыг хүсэж. Кунан баатрын тэмдэгтэй учраас ирээдүйд алдар нэрт заавал хүрнэ. Тэгээд хэрэг хүмүүс тэднийг ижил төвшний хүмүүс гэж хараасаа гэвэл өөрөө ч гэсэн хүч чадал, уур чадвараараа өөрийн байр суурийг олох хэрэгтэй байлаа. Дээд давхарт Кунан хуучин бичгүүдээ өмнө бүхий суусаар байв. Тэр эртний хуудсыг ойлгох гэж маш их хичээж байлаа. Гэхдээ бичиг нь аимшигтай муухай байв. Өсөг үү, зураг үү гэдгийг ялгахад ч хэцүү. Заримдаа бүр эн чинь бичиг юм уу? Эсвэл хэн нэгэн уурлаа зараачихсан юм уу гэж бодмоор байлаа. Тэгэд Кунаныг хамгийн ойлгомжгүй бичгийг тайлбарлах гэж зовж байхад Зэнли нойр насаас ирлээ. Тэр бүрэн амарсан харагдаж байв. Кунан руу хараад хэр хийв гэж асуулаа. Тал хүртэл нь дуусан гэж хариулв. Гэтэл магтаал сонсохын оронд Зэнли шууд сохор хүнч чамаас хурдан хийх байсан гэж хэлв. Тэгэд Кунанч бас шууд хариулв. Ийм юм унших гэж оролдвол хинч сохорно. Таны бичиг шаварт өнгөрсөн өөдч хуудсан дээр өнхөрсөн ч үүнээс илүү ойлгомжтой харагдана гэж хэлв. Зэнли хөмсгөө зангидаад миний гайхамшигтай бичгийг тийм жижиг шавьчтай битгий харьцуул гэж хэлв. Тэгэд Кунан мөрөө авчаад тэгвэл энэ өнөө хийж байгаа ажлынхаа төлбөрийн нэхэмжлэлийг би заавал явуулна шүү гэв. Зэнли ингэж их онгирч болохгүй.
Энд чинь бас сургалтын нэг хэсэг гэж хэлв. Кунан гайхаж яаж вэ гэж асуув. Ном уншаад мэдсэн зүйл төр зургийн байдаг. Цаг өнгөрөхөөр амархан мартагддаг. Гэхдээ тархичин өөрөө хүч гаргаж ойлгож гарч нь өөрөө бичиж байвал тэр мэдлэг илүү хүн үлддэг. Тэгээд амархан алга болдоггүй гэв. Тэгэд Кунан сая ойлголоо. Тэгэхээр энэ бас сургалтын нэг юм байна гэж бодоод чимээгүй толгоогоо дохив. Хэдий утгагүй мэд санагдсан ч үнэндээ хэрэгтэй зүйл байжээ. Орой болоход Зинли явхад бэлдэв. Тэр дараагийн удаа ирэхээс өмнө үлдсэн ажлаа бүгднгийн дуусгараа гэж хэлв. Гэхдээ гарахын өмнө Кунан түүнийг загсав. Тэр нэг бичиг бэлдэж нэг бичиг дээр хачин тэмдгийг заагаад энэ нэг шид шиг харагдаад байна. Энэ яг юу юм бэ гэж асуулаа. Зинли түр бодож байснаа. Үүнийг тайлбарлаж суухаас үзүүлсэн хурдан гэж хэлв. Тэгээд дараагийн удаа нийслэл дээр ирээрээ би өөрөө үзүүлж өгнө гэв. Кунан үүнийг сонсоод маш их баярлав. Тэгээд тэр шууд гүнжир өргөж би удахгүй дахиж ирнэ гэж амлав. Маргааш өглөө Кунан нийслэл рүү буцаж явлаа. Тэгээд дахин харц амгагт орохоор бэлдэв. Түүнийг ирэхэд хааны шилдэнгүүд бүгд тойрон хүрээлв. Тэд маш их баяртай байлаа. Дахиад ирлээ. Юу болсон бэ? Өнөөдөр юу хийх вэ гэж бүгд зэрэг асуулаа. Гэхдээ Кунан ам нээж амжаагүй байхад Зинли гарч ирээд намайг даг гэж хэлв. Тэгээд Хелга айсан царайтаагаар Зинлиг зогсоогоод та үнэхээр Кунаныг тэр өрөөнд оруулах гэж байгаа юм уу? Тэр чөлтөрийн өрөөнд гэж асуулаа. Гэхдээ Зинли юу ч хэлсэнгүй. Зинли Кунанд усан ороо дахиад гарга гэж хэлв. Кунан ямар ч асуудалгүй шууд шидээ гаргаад тэгээд усан ор гарч ирмэгт их сониуч байсан бүх шавнаар нэг нэгээрээ шууд унтаад чангаар хөрхөрч эхлэв. Тэгэд тэр шатаар дээш үргэлжлэн алхлаа. Явж байхдаа Зинли гинэт Кунан руу эргэж чи шидэт зэвсгийн талаар мэдэх үү гэж асуулаа. Шидэт зэвсэг гэдэг бол хүний эд шидийг дамжуулж ашиглах онцгой зэвсэг гэв. Зинли сэтгэл хангалуун толгой дохив. Зарим шидэтгэнгүүдийн ажил зөвхөн хааны шидэтэнд зориулж шидэт зэвсэг хийх байдаг гэж тайлбарлав. Ингээд тэр өөрийн ажлын өрөөний хаалгыг нээлээ. Дотор нь тоос жороо ихтэй хан дүүрэн хуйлмал бичиг хаасаагүй ном аваарсан байв. Кунаны нүд шууд гэрэлтлээ. Тэр маш их догтлож нэг хуйлмал бичгийг нээгээд дараагийнх нь үзээд дахин сонирхож үзэж эхлэв. Тэнд өмнө нь хизээч харж байгаагүй маш олон шин шид байлаа. Тэгээд улам гүн ухаж үзтэл маш ховор ид шидийн ном боллоо. За одоо би танил талаа ашиглаад заавал энэ номыг амнаа гэж хэлв. Би энд үрд амьдрмаар байна гэж Зинлид хэллээ. Зинли энийгээд энд амьдрах хэрэггүй. Нэг өдөр бүх газар чинийх болж магадгүй гэв. Тэгэд тэр өөрийн голд байсан нэг хайрцаг руу заалаа. Би олон сарын турш нэг шидэт төхөөрөмжийг хийж байгаа. Өчигдөр чиний харсан тэр зураг бол энэ бүтээлийн зураг байсан гэж хэлв. Кунан урагш очоод хайрцгийг нээлээ. Гэтэл дотор нь юу ч байсангүй. Тэр гайхаад дээш хартал. Энэ чинь яг юу хийдэг юм бэ гэж асуулаа. Зинли тайлбарлав. Би хүмүүсийг юу ч хийхгүй хүссэн зүйлээ авах машиныг хийж байгаа гэв. Тэгээд жишээ хэлв. Хэрэв хүн алим хүсвэл энэ машин алим гаргаж өгнө гэж хэлв. Тэгвэл надад би гаргадаг машин байвал гоё юм байна гэж баяртай хэлв. Зинли толгой дахин чиний усны ид шидээр бид одоо туршилтаа эхлүүлж чадна. Магадгүй дараа нь хүмүүст ашиглуулж болно гэж хэлв. Тэгээд миний газрын ид шид гаднах хүрээг хийн. Харин чиний усны хяналт доторх нарийн хэсгүүдийг шийтгэд төгс тохирно гэж хэлв. Кунан энэ зүйл үнэхээр том өөрчлөлт авчрахыг ойлголоо. За би хамт хийнэ гэж зөвшөөрөв. Удалгүй тэд доош бууж өдрийн хоол идэхээр явлаа. Тэнд шидэтгэнгүүдийн сургуулийн захирал Кунантай ярьж эхлэв. Тэр дэлхийн өнцөг болон бүрээс шидэтгэнгүүд цугларч суралцдаг маш алдартай шидийн сургууль байдаг тухай ярилцав. Бараг дамаг шиг газар байлаа. Кунан өмнө нь огт сонсож байгаагүй учраас маш их догтлоо. Гэхдээ Зинли яарах хэрэггүй гэж хэлв. Тэр сургууль зөвхөн 12-оос дээш настай шидэтгэнгүүд элсэр эрэхтэй. Чи одоо дөнгөж 10 настай. Тэгэхээр одоохондоо юу ч хийж чадахгүй гэв. Тэгэд 2 жил маш хурдан өнгөрлөө. Эцэст нь Зинли Кунаныг шалгах өдөр ирэв. Тэнд Мерика болон бусад хүмүүсийн өмнө засаж байлаа. Зинли ямар ч давталгаа хийсэн усны ид шидээр хариулахад бэлэн зогсов. Зинли учиртай инээмсэглээд газрын хурц өнцгүүдийг олон удаа зэрэг шидэв. Тэр өргөсөд Кунан руу маш хурдан нисэн ирлээ. Гэхдээ Кунан огт сандарсангүй. Тэр олон шидийг хамтд нь ашиглаж усны тослуудыг үүсгэж тэр цохилтыг шингээж авлаа. Тэгэд тэр хүчийг нь буцаагаад асар том давалгаа болгон эргүүлж зуунлагийн хөлний өмнө хүчтэй мөргөлдүүлв. Зинли инээмсэглээд чи шалгалтыг давлаа гэж хэлв. Тэгэд Кунан маш их хичээж байж сонсохыг хүссэн тэр үгээ сонсоод үнэхээр баяртай байв. Шалгалт дуусны дараа тэд бүгдээрээ гэрлүүгээ буцлаа. Тэгээд Ико нэг шидэт тоогоо гаргаж ирэв. Тэр тоогоо зөвхөн ид шидээр шууд нэгэн фай гаргаж чаддаг байлаа.
Мэрика нэг хазаж үдээд яг зуухнаас дөнгөж гарсан юм шиг амттай байна гэж хэлв. Кунан ч бас толгой тохив. Манай энэ бүтээл зах зээл дээр үнэхээр маш амжилттай болжээ гэж хэлв. Тэр бас гомдлоо. Гэхдээ надад нэг ч заас ирээгүй шүү. Ашиг нь бүгд яагаад ч юм Зинлигийн халаас руу шууд орчихдаг гэж хэлв. Тэгээд бүгд инээлдэв. Дараа нь ажлын өрөөнд Мэрика эргэн тойрноо хараад Кунан Зинли хоёр аль хэдийн 5-аас илүү амжилттай шидэт төхөөрөмж хамт хийсэн байна гэж хэлв. Кунан нэмээд одоо бас дахиад нэг шин төхөөрөмж хийж байгаа. Тэгээд хамгийн сүүлийн шидийн номдоо бид 5 шин шидийн онол хүртэл хийсэн гэж хэлв. Зинли түүн рүү хараад дуусаагүй байгаа тэр төхөөрөмжийн талаар одоо санаа зовох хэрэггүй гэж хэлв. Чи энэ хавар 12 хүрнэ. Одоо шидийн сургуульд ороход бэлдэх хэрэгтэй гэв. Эхэндээ Куна шууд татгалзав. Явахгүй. Надад хэрэгтэй ганц багш бол та гэж хэлв. Гэтэ Зинли тайлбарлав. Би газрын ид шид хэрэгэлдэг хүн. Усны ид шидийн талаар чамд зааж чадах зүйл маань бас хязгаар бий. Тэгээд энэ дэлхийн маш том шидийн сургууль маш хүчтэй усны шиддэнгүүд олон бий гэж хэлв. Куна одоо ч эргэлзээр байлаа. Тэгээд Мэрика түнд хамгийн сүүлийн түлхэж өглөө. Тэр яв. Тэгээд үнэхээр агуу шидтэй болоод ир гэж хэлв. Дараа дахин уулзах үед би ч бас өөрийгөө хөгжүүлсэн байна. Чиний хажууд зогсох хүн зэнтэй эмэгтэй болно гэж амлав. Тэр шин Куна Зинлитэй сүүлчийн мэндчилгээ хийж дуусаад өөрийн өрөөндөө ботож ирлээ. Тэгээд сүүлийн хэдэн жилийг бодож суулаа. Тэр нүдэрээ харалгүй ертөнцийг мэдэж сураад маш удаж хамгийн том өрөөдлөө бараг мартчихжээ. Өөртөө жинхэнэ ажилдаг нүд бүтээх. Энэ бол түүний хамгийн том хүсэл байлаа. Энэ мөрөөдөө биелүүлэхийн тулд илүү хүчтэй шийдтэн болох хэрэгтэй. Харин тэр зөвхөн жинхэнэ усны ид шидийн мэрэгжилтнээр заалгавал тохиромжтой байв. Хэдэн өдөр өнгөрөв. Куна өөртөө жинхэнэ нүд бүтээх тухай бодолд бүрэн автжээ. Тэр зогсохгүй туршив. Дахин алдав. Дахин бүтлгүүдэв. Гэхдээ бууж өгсөнгүй. Тэгээд нам гүм өглөө гинэт бүх зүйл ойлгомжтой болов. Тэр хэтэрхий төвөгтэй аргаар бодож байснаа ойлгов. Хариулт нь үнэндээ маш энгийн байжээ. Түүнд хэрэгтэй зүйл бол эрдэл тал бай. ертөнцийг ойлгож дүрсийг ойлгуулах зүйл. Талин дүрсийг ойлгож түүнийг шууд тархинд дамжуулж чадна. Тэгээд тэр энэ л зөв гэж мэдлээ. Шууд ажилдаа орж ид шидээ ажиллуулж эхлэв. Удалгүй тэр амьдралдаа анх удаа нүдэ нэлээ. Тэгээд урд байгаа ертөнцийг харав. Нулимс өөрөө ирэхгүй урсаж эхлэв. Энэ бас түүний амьдралдаа анхны удаа мэдэрч байгаа зүйл байлаа. Тэр номнуудыг харлаа, өрөөгөө харлаа. Тэгээд цонхроо алхаж өөрийн тусгаарлыг харахыг хүсв. Гэтэл яг энэ үед өөрийн ард аврах том шавж мангас чимээгээд огсож байгааг анзаарав. За энэ хүрээд ингээд манай парт маань ингээд дууслаа. Тэгээд та нар чатгаараа хурдан оруулаа. Лайк болон сабаа дараад ивэл би илүү хурдан бичлэг хийгээд тэгээд та нарын комент айгүй их надад тас олно шүү та. Гой комент бичдэг хүмүүстээ үнэхээр их баярлалаа. За дараагийн бартаараа уулзъя.